Хай. Би нөгөө технологийн дээр явж байгаад камерынхаа хөлийг хурлахсан болохоор жоох эвгүй камера тавьчихлаа. За тэгтээ гайг баха. Би тэгээд айгүй урт хугацааны дараа хүнсээ цуглуулсан. Тэгээд би сая яагаад хэсэг хүнсээ цуглуулаагүй гэхэлэр ер нь жоох ажилдаа түүртэйгээд лайтай санагдаад тэгээд айгүй буруу холлоод тэгээд нэг хэсэг зам харсан нохон замаар хүрсэн. Тэгээд ингээд гэртээ барыг хоол хийж идсэн удаа маань баг 2-3 сарын туршид нэг тоотой 4-5 удаа л тэгээд одоо нэг хоол гэхэд хэцүү юм хийгээл ажилдаа авч явуулсан байхгүй нэг юм будааг шаагаал тэгснэ тунаатай холиол тэгээд нэг өндөг шарвал дээр нь шарж тавьчвал эсвэл ингээд нөгөө нэг юу лээ кимчи юу лээ нунтаг далайн байцаагаар холиол нэг ингээд өөрийгөө аргацаалсан нэг залхуу хүний аргацаалсан нэг хоол лавтар юм хийж авч яваал идээд байсан. Тэгээд тэрнийхээ горыг амсаад гадуур их хооллоо. Тэгээ ер нь тэрний горыг амсаад миний ходоо даавар хослоод байна уу эсвэл ходоод уу гэдэг нь мэддэхгүй ирүү тэгээд тухаар битүү батг гараад байгаа. Тэгээ яг ирүү бол даавар ээж магадгүй гэж бодсон ч гэсэн болохоор надад бол яг ходоод юм шиг санагдаад байгаа хгүй. Гэхдээ яг одоо тэгээ өнгөрсөн юу ч байсан. Тэгээд дээрээс нь тэрнээсээ болоод одоо энэ ходоод ингээд шулан гэдс маань асуудалд ороод одоо олгоотоо долгоогоо ахуулаад ингээд нэг юм үлгэрийн юм болоод яваад байгаа шүү дээ. Тэгээд ер нь за одоо туранхаа байх ч дүүрч тэгтээ чи өөрийнхөө хувьд эрүүл мэндэд хайртай байх хэрэгтэй шүү гэж өөртөө маш сайн ярилцсны эцэст би одоо гэртээ хоол хийж иддэг хүн болох гэж байгаа. Тэгээд яг одоо надад бол ерөөсөө юунаас илүү чи зүгээр л гэртээ тэг өөрийнхөө хийж байгаа хамгийн фреш хоолол ингээд ид зүгээр гурил будаа орсон байна уу ч хамаагүй тэр чинь чи өөрөө гэртээ юу орж байгааг мэдж байгаа тос бахтай тэг ингээд шарсан хуурсан биш ингээд өөрийнхөө хийсэн хоол шүү дээ гэж удаа санаа амар идэх хэрэгтэй. Тэгээ бас дээрээс нь одоохондоо би ээлжийн амралттай байгаа учраас юулийн зав байгаа шүү дээ. Тэгээ тийм болохоор ер нь өглөө босоо сайхан өглөөний цайгаа зөв зөвхөстэй угаад өдөр нь айтайх хүн шиг хоол хийж идэх гэсэн үндсэн дээрээс би ингээд хоол хийж идэхэр болсон. Тэгээд өмнө нь болохоор жоохон хэрэгтэй ганц нэг юм гэрийн хайжуудлын ийм март руу ороод ингээд нэг жоохноор ингээд цуглуулад байсан. Өнөөдөр болохоор ийм март орж байгаа гайгүй аваа хитэн хүнсний юм цуглуулсан байгаа. Тэгээд тэдний гай үчигсэн хамт задлаа. Би ер нь бол дэлгүүр лөө одоо ингээд торгүй явах маш дурггүй. Тэгээд тор цуглуулж яхаар гээд өөрөө ингээд амар бол юм тортой. Тэгмүүд манай ээж намайг амар нинжа гэдэг байхгүй юу? Би илтийн тоо хоёртой байгаль орчинд хайртай бай. Энд чи ерөөсөө тийм юм биш гэж би гурав хэрэлдээ. Хамгийн ихтэй энэ Монгол бууцаа авсан 2 ширхгийг. Бууцаа болохоор ер нь бол миксердэж ууж магадгүй эсвэл хоолндоо хийж магадгүй. Яасан ч бай ер нь жоохон одоо 100 цаг болж байгаа юм чинь тийм ногоо цагаа сайн идэ. Бууцаа юу цаа сайн идэ гэж бодоод авсан. Хоёроо авсан. За энэ болохоор юу цай энэ 3980 энэ болохоор хийсэн. Үн байхгүй юм. Ямар ч гэсэн энэ хоёрыг авсан. Шинэ яаж вэ? Тэгээд би энэ нундаг хэмэнд аягүй дуртай байхгүй юу? Будаатай агшихад идэх ер нь дуртай. Тэгээд янз бүрээр л хідэж хэрглэж болно. Энэ нэг 7500 байдаг баха. 8000 гэлээ. Тэгээд Монгол салаатын авч авсан. Ер нь салаад хийж идэх юм чинь гэж бодоод салаатын авч авсан. Тэгээ энэ бас дээрээс нь гоё биетэй салаатны байцаа. Мөн тэ салаатны байцаа 6900. Яг нь энэ чинь нэг гол нь хаягдал багтаа байхаа гэж найдаж гин. Тэгээд надад бол яг өмнө явахтай идэж гоо. Тэгээд one broccoli авсан. Тэгээд broccoli энэ нь болохоор 5560 гинэ 67 гэж нэг юм их өмнөний толгойн хайжууд нэг юм юм байна. Тэгээд ер нь бол боолч өгвөл талах идмээргүй байна. Би ер нь талаханд нэг дуртай биш. Гэхдээ хаяа нэг өндөгтэй талах идмээр идэг. Тэгээд зүгээр ийм би энэ талаханд л дуртай. Энэс үр талах идэг амар удаж. Тэгээд нэг хаш авсан. Хаш бол хямдхан ингээд нэг 1800. Тэгээд нэг 3 ширхэг киви авсан. 4600 болсон байна. 3 ширхэг киви 4600 болсон байна. Тэгээд нэг 4 ширхэг алим авсан. 4 алим 10700 гинэ. За ер нь тэгдэг дээ. Би нөгөө бүр амар том алим авдаг хгүй. Тэрнээс 3 4-ийг авахд л 12000 бол. Энэ гэхдээ жижигхэн 4 алим байхгүй юу? Ер нь жижиг. Тэгээд 3 амтад хүмүүс авсан.
2400 юм идмээргүй санагцсан үедээ зүгээр амттай төмсөө идчихвэл амар идэм ууг. Тэгээ юм идсэн юм шиг болдог. Тэгээд нэг 3 өвөрцөө авсан. Энэ өвөрцөө чи бас ямар үнэтэй болоо вэ? Монгол өвөрцөө байхгүй юу? Тэгээд 3 өвөрцөд 7000 гэсэн зурсан байна. Тэгээд би мөгөнд маш их дуртай. Бор мөг. Энэ болохоор 3630 болсон байна. Бор мөг авсан. Тэгээд луун би хэлбэлтэй. Гэхдээ сүүлийн үед нөгөө салаатанда ингээ луун өвөрч хийхээр бас амар гоё санагдаад эсвэл дан өөрийнх нь луунгийн салаад малааданд сүүлийн үед яач юм би учир зүггүй айгүй идмэр санагддаг болсон. Тэгээ энэ хэдэн 6 ширхэг юм луун 5000 хэдэн үг нэ. Бас яг айтайхан. Тэгээд за тэгээ энэ болохоор би өмнө нь Эрдэнэ шиг тусдныг аваад тунааг нь тусна аваад салаад хийждээдсэн байхгүй юу. Гэсэн чи айгүй амар юм тунаа салаад гарсан. Энийн амтан ч гэсэн гоё юм бэлээ. Талхтай шууд идсэн ч гоё. Будаатай холиод салаад болгоод идсэн ч гоё юм бэлээ. Тэгээд надад бол таалагдсан. Тэгээд ийм их өвөрцөө авсан. Энэ хараа ийм их хэрнээ. Энд чи өвөрцөг энэ омжоод. Яа юу лээ. Помидор улаалал. Тэгээ энэ шүү дээ. Одоо энийг ингээд тална гэхэд л амар үнэтэй байсан шүү дээ. Энэ яагаад юм мэдэхгүй ийм их хэрнээ бүр энэ амар их заяо. Тэгсэн хэрнээ 8500 болсон байсан юм арт дээр. Тэгээд ямар дажгүй юм бэ гэж шууд авч байгаа юм чи. Тэгээд манай гэрийн ширээн дээр байдаг хуурай сэлфэдэг дууссан. Энээсээ нэгийг авсан. Тэгээд удахгүй угаасаа хэрэг болох учраас ариун цэврийг л авсан. Тэгээд өдөр тутам бас авсан. Тэгээд нойлын нэртүүлэгч нөгөө нэг ус татхаар ингээд хөсөрдөг штеп. Тэрийг авсан. Нойлынхоо энэ нөгөө нэг сойцыг солих гээд энийг авсан. Энэ нэг 10 хэдэн мянга л гэжсэн. Ягаан өнгөтэй. Тэгээд Clinics-ийн 8 ширхэгтэй нойлын цаас авсан. Энэ болохоор 10 ширхэгтэй 30 хэд гэдэг юм аа. Тэгээд 8 ширхэгтэй нь болохоор 20 хэд гэжсэн баха. Тэгээ би нойлын цаасан дээр бол энэ Clinics л туртай. Clinics ингээд одоо амар өргөн баггүй одоо ингээд таслаад ингээд барихаар зарим нойлын цаасууд амар нарийнхан байдаг. Энэ нэгдүгüрт өргөндөө дээрээс нь одоо материал нь бүр маш тааламжтай. Уг нь би нэг хэсэг ариуныг дажгүй юм болов гэсэн чинь ариуны материал одоо энэ Clinics-ийн хажууд бол үнэхээр мяа. Тэгээд энэ хэдийг авсан чинь 180 мянга төгрөг болсон байхгүй юу? За тэгээ би өөрөө гэрийнхээ ойрхон байдаг худалдааны төвөөс сэтг өндөг авсан. Энэ болохоор том өндөг. Тэгээ сэтгэрээ 16500 гэжсэн. Тэгээ би бас нэмээд өнөөдөр чинь бас баах юм авсан юм. Утасны кейс мэс утсандаа баах юмнууд аваад тэгээд тэрэн дээрээс нэмээд манай гэрийн жин ажиллахгүй байгаа. Гэхдээ тэр нь батарей дууссан байхгүй. Гэхдээ надад тэр жин маань ерөөсөө таалагдахгүй байгаа. Би нөө орныхоо доор хийгээ хайчдаг болохоор амар тоостаараа хэдэн жил болсон. Угаасаа намайг баг оюутан байх үед л манайх авч ирсэн. Тэгээд тэр ингээ хിവэрэ байгаа. Тэгээ би яг адилхан жин авсан л та. Айл болгоно л байдаг байх зүгээр юм бүрэн хийж ин. Тэгээ энийг болохоор 23000-аар л авсан. Тэгэл өнөөдөр Burger King ороод тэгээ Mom's Touch ороод эдав бид 3 Burger King chicken би аваад зүргийж аваад очиод идсахгүй юу. Тэгэл нэг тиймэрхүү өнөөдөр өнгөрч ин одоо бараг цаг 8:09 болох ч юм уу яах чинь тэгээд Шанхай явсан бичлэгээ эдит хийж оруулчихгуудаа. Тэгээ би өнөөдөр бас гэрээ нэг 40% л цэвэрлэлээ. Гэхдээ одоо яг нөгөө ухдаг хэсэг рүү нөөсөө ороогүй байхгүй. Тэгээд тэрийг орчвол уг нь алах гэдэг. Тэгээ одоо би өөртөө ярилцсан чи гэрээ цэвэрлэх үгүй өөрөө цэвэрлэхгүй гэвэл маргааш цэвэрлэх гэдэг өөртөө цэвэрлэл нэг бүр ингээд зайлшгүй цэвэрлээд авчих шаардлага алга. Яагаад гэвэл би маргааш өглөө имлэг нэнгүүт л эрт очин. Тэгээ маргааш оёдлоо ахуулна. Дээрээс нь эмэгтэйчүүдэд үзүүлнэ. Тэгээд би ер нь бол одоо ерөөсөө ээлж амралтын ганц зорилго ингээл имлэгээрээ сайн явна л гэсэн зорилготой байхгүй. Тэгээд дараа нэг энэ имлэг эрүүл мэндийн талаар тусдаа нэг урт бичлэг хий гэж бодож байна. Юу ч гэсэн энэ бичлэгээ өөр бичлэгүүдэд нийлээд оруулах байх. Тэгээд нэг тиймэрхүү одоо авсан юмнуудаа хурааж янзллаа. Тэгээд дараа уулзъя. Бай. Хай бичлэгээ хийдав гэж суужсэн чинь нэг мэт уцаа авахд амар удчихж тэгээд уцаа авахд удаад байжсэн чинь харин миний хатар амар улаачлаа яасан мэдгүй. Гэхдээ ер нь бол миний арьс жоох эмзэгдүү болохоор ямар нэг юм болохоор жоохон халууцахаар эсвэл жоохон салхинд ингээд будаг мудаггүй явчихаараа амар
гэд чимчээгээд ингээд бүр чаас улаачдаг байхгүй юу. За тэр хазар улаан байх ч яах вэ? Би ингээд YouTube дээр бичлэг хий гэж бодоод зөндөө удаа бонцсон заяа. Би сая амралтаараа юу хийсэн бэ гэхлээр үнэхээр юу хийснээ ч бараг санахгүй. Гэхдээ би өдөр болго амар завгүй байсан. Тэгээд ингээд ажилдаа ороод одоо 7 онцож байгаа хгүй өнөөдөр ингээд хагсаа мүцэн таарч байна. Тэгээд одоо би ингээд өөрийгөө эргүүлээд ингээд харангууд хитрхийх би одоо өөрийнхөө сэтгэл санааны амар тайван байдлын төлөө ер нь жоохон тийм хичээдэггүй хүн болцсон юм шиг санагдаад байгаа хгүй надаа. Би өөрийгөө зүгээр ажиглаад харсан чинь одоо жишээлбэл би ингээд угаасаа жоохон дэглэн байраа дасгал хийгээд зөвхөн турхтан анхаарал ирэхээр би амар ядраад амар сэтгэл зүгээр ундаг ахгүй. Тэгээ тэрнээсээ болоод ингээд ажил дээр очиод ингээд ажиллаа хүртэл үзээ хадаад ингээд бүх эргэн тойрны бүх юм үзээ хадаад байдаг. Тэг ингээд хүмүүс ингэдэг штэ тураад гойлоод ирэхээр ингээд амар гоё яадаг мадаг гэдэг. Би бол ер нь бол үнэхээр өндөр идэх хавтайттай. Тэгээ дээрэс нь одоо миний өдөр тутмын амьдралыг хөвшилт тэр нэг дасгал хөдөлгөөн тэг бүр ингээд нэг юм амар тийм бүр юм шазруу яг тийм биеийн хүчний тэр байдал бол уус багаас байгаагүй учраас энийг одоо би ингээ учиргүй суулгах надад айгүй хэцүү. Би учиргүй ингээд амар өдөр болгон дасгал хийгээл өдөр болгон ингээ битгэл би ер нь бол хамгийн дээдэлтэй тий бараг хагас жил мэл ингээл одоо би миний санджаар би 12 дугаар ангид бараг л хагас жил ингээд юу хийж спиннинг арабик энтерт явдаг гэсэн байхгүй бүр ерөөс тасралтгүй. Тэгээд дээрээс нь ер нь тэрнээс хойш ингээд бол яг Солонгост байхдаа би нэг 2 сар айгүй хичээгээд нэг 10 үедээ л хасчихсан байхгүй юу. Тэгээ тэр үедээ би дандаа гарч гүйдэг байсан. Тэгээ Солонгос ч айгүй гой гүүхэд тохиромжтой ингээд зам дагуу ингээд метроныхоо доошо мош юу гэж тайлбарлах юм замдаггүй. Ямар ч байсан ингээд алхаж гүйж дугуй унахад зориулсан зам талбай харгуй айгүй ихтэй байдаг байсан. Гэтэ ингээд одоо эргээ бодохоор зөв бүх юм шалтгаан байхгүй юу. Ер нь бол би одоо ингээд сая энэ 5 хоног ажлын 5 өдөр ер нь бол гурил сахар ядчил чи ингээд яаж чаддгүй мэхэд гурил сахар битгий идэ гэдэг өөртөө. Тэгээ би 7 хоногийн 5 өдөр яаж ичиж агаад би ингээд хоол авч явъя гэж хичээсэн байхгүй юу. Тэгээд би ингээд хоолоо бэлдээд бүх юма бэлдээд ингээд ирэнгүүт орой нэг 30 минутаас 1 цаг л зарцуулж байгаа байхгүй юу. Тэр ажил дээр очиод тэр хоолыг идэхэд жоохон тааламжгүй санагдаад хийх нь гоё. Би бол ингээд хоол хийх дуртай. Өөрөө зөхөөгөө ч юм уу эсвэл юм хом дөрөөж аваад ингээд хоол хийх дуртай. Хоол хийх дуртай ер нь хамттай хоол мал хийх дуртай байхгүй юу. Гэхдээ надад ингээд өөрийнхөө би хийсэн хоолыг яг өөрөө би яагаад ингээд тууштай хоолоо идэж чадахгүй байна гэдгийг харсан чинь би өөрийнхөө хийсэн хоолыг голоод байгаа байхгүй юу. Тэгэхээр би ингээд нөгөө залхуугаасаа болоод тэгээ амар амархан гар дур хийчих материалаар нэгэн халтууртаа тэрүүгээрээ ингээд идэх кайф авахгүй байхгүй. Тэгвэл ингээд дээрээс нь ингээд маргааш нь ингээд хонцоо хоол, хөрцөн хоол мол гэж бодогдол хичнээн халаагаад идэж байгаа ч гэсэн надад ямар ч тийм нөгөө хоол идэж байгаа гэсэн кайф байхгүй байгаад болохоор би ерөөсөө тэрийг ингээд нэг юм дээдэлтэй 2-3 хоногоос илүү байрч чадахгүй байгаад юм байна гэдгийг ер нь анзаараад байгаа байхгүй. Тэгэхээр би одоо яг яах ёстой юм өөрийгөө одоо тэр өөрийнхөө хийсэн хоолыг идүүлэхийн тулд би янз бүрийн гоё хоол хийж авч явах хэрэгтэй юм уу мэдгүй. За тэр нэг асуудал. За хоёрдугаарт би ер нь бол алхахыг гэвэл цэцэрлэгт хүрээлээ оръё гэж боддог. Тэгээд цэцэрлэгт хүрээлэг банахаас хол учраас би 7 хоногт нэг л удаа очих боломжтой. Ажлын өдөр бол бүр огт боломжгүй төгжээтэй учраас өглөө оройдож боломжгүй. Тэгээ хагсаа мөцний айлын өдөр нь бол явж болно. Тэгэнгүүт би тэрийг ингэ шалтгаан юм байна гэж боддог байсан байхгүй. Тэгээ манай гэртээ ойрхон маш том бас юм зохицолбор, спорт зохицолбор шиг юм үүссэн байхгүй юм. Ер нь л нэг жоохон мини цэцэрлэгт хүргэлэн гэх юм уу. Тэнд би очиод хангалттай дасгал хөдлөө хийгээд алхаад гүйж болно. Би нэг ч очоогүй байгаа. Тэгэхээр энэ цэвэр ерөөсөө юу гэхээр миний залхуу гэх байхгүй. Хоолоо бэлдээд аваа явж чадахгүй, өөртөө зориулж дасгал хөдлөө хийж чадахгүй. Тэгсэрнэ Instagram, Facebook ухаал амттай юм болохоор хамаа намайг амруугаж их дуртай. Энэний ерөөсөө асуудал юу юм бэхэр би өөрөө. Тэгээ би энийг өөрөө ингээд даван туулах гад те. За одоо тэгээ Instagram, Facebook-гээ орохоо бодлоо. Тэр цагаараа би өөртөө хэрэгтэй ном уншиж ч юм уу эсвэл англи хичээл ингээ хуваараа тавтай ч юм уу. Тэгэж бодоод ингээд суухаар шал худлаа.
Би өөрөөс тэрийг хүсэхгүй. Миний тарих зөвхөн ингээл Instagram, Facebook авахмаар, YouTube үзмээр, кино үзмээр, Netflix ормоор ингээд байгаад байгаа. Эсвэл найзуудтайгаа гарч уулзмаар. Тэ? Эсвэл гоё амттай юм идэж ууж, гоё юм үзэж харж зугаалж авахаар. Тэгээ энэ байдлаараа би айгүй удцсан байна. Би нэг хэсэг өөртөө айгүй хатан онддог байсан. Би ингээд ажил хийх ёстой, турах ёстой, заавал ингээд өөртөө эрүүл хоол хийж идэх ёстой. Тэрний хаажгаар би англи хэлний сургалтанд суудаг ч юм уу. Тэгээ яг Солонгост ингээд тиймэрхүү темптэйс ах наашаа ирэхийнхаа өмнө тэгээд эхний жил бас айгүй тийм мундаг байсан. Би ажил дээрээ ч тэг ингээл бүхний тэр хүн зөвсөл би ч энийг хийчи, би ч тэрийг тэгчи. Ингээл хажуугаар нь жолоогоо төгсгөл ингээл айгүй завгүй тэгэл өдөр болгоо хоолой хийж авч яваад ирээл эхний жил мэл айгүй онцойсон. Одоо 2 дахь жил рүүгээ орсон чинь бүр нэг сайхан Facebook-ээр баг хүмүүсийн доор комент бичих нь холгүй. Тэг ингээд нэг юм ер нь өөрийгөө ерөөсөө ингэж итгэвчүүлэхээ, дайчлахаа, шинийг ингэ сэдэд зорихоо ерөөсөө болчих. Тэгээл юм л бол ядарлаа, өвдлээ, хавтлаа, хүлээ хатлаа гэл. Тэг хамгийн гол нь энэ бүхний асуудал хинд аваад юм бэхлэр зөвхөн надад байхгүй. Би тэ өөрийгөө харлаа л да ер нь сая ингэ амарсан хугацаанд найзууд нөхдөдөө илүүх уулзлаа. Тэг ингээ хүүхдүүдтэй найзуудтайгаа яг хүүхдүүдтэй байхад нь очиж уулзлаа. Өмнө нь болохоор ингээл тусдаа гадуур мадуур уулздаг байсан чинь ингээд яг гэр мөрт нь очиод тэг ингээд би бүтэн ингээд нэг юм амьдрал руу ингээд тэр найзынхаа амьдрал руу өнгөж орж байгаа хгүй. Тэгж яхад одоо тэр хүмүүстэй ажиллаа хийж гин, хүүхдүүдэд хоолж ундалж гин, нөхөртөө анхаарал халамж тавьж гин. Тэгээ өөрөө мөнгөөч олж гин. Тэнгүүдээ бас гадаад хөрхөндөөж анхаарч ийн энэ болгоныг зэрэг ажиллаж байхгүй. Тэгж яхад надад бол үнэхээр надад бүр дарамтны дээ өсгөж байхгүй бүр хаанч ажлын байран дээш дээр гэртч тэр эцэг хийсч тэр эргэн тойрноос ч тэр те заавал миний одоо ингээл аяг хоол руу өнгийг бол миний амьдрал руу өнгийг бол эсвэл би заавал тэр хүмүүс цаг зав гаргах ёстой тийм өөршир надад байхгүй. Ерөөсөө миний зүгээр ингээд одоо үедээ ингээд те одоо би ингээл санхүүгийн зохицуултгүй байгаадаа стресстэй дээ. Бүдүүн харган байгаадаа стресстэй дээ. Арьсаа тууштай арчилж чадахгүй байгаадаа стресстэй дээ. Одоо миний ингээд энэ ингэр тэгээд энэ хоёр хүзүү тэгээд дух ирүү ингээд битүү батга болсон байхгүй юу? Тэгээд энэндээ би бас амар ингээд стресстэй дагаа тэнгүүд миний одоо ингээд яг батгах чинь ингээд явандаа амар стресс үүсгэх юм байна л да ингээд яг хүн рүү ингээ хэцлээ харахад ингээ хүн батхтай болоод ирэхээр айгүй тийм цэвэрхэн бус харагддаг юм байна. Тэгээд нэг юм цаанаа л нэг юм надад өөр төрж байгаа мэдрэмж ба цаанаа л нэг юм те энэ хүн айгүй буруу амьдралын хэмнэлттэй юм байна. Тэгээ буруу хоолт юм байна ч юм эсвэл энэ хүний ходоодонд асуудал байгаа да. Энэ хүн ингээ болохгүй мэдтэй юм байна. Тамхи тариад авсдаг юм шиг байна ч юм уу. Яг тийм мэдрэмж би ингээд хүн намайг хараад тэгж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Өмнө ингээл амар ингээ би цав цагаа ингээл толисон бараг л нүрэ буддггүй ингээл байж хат хүмүүс ямар гоё харьцтай ингэнгүүт нь эрт дунд ус сайн уу ногоцоогоо сайн идэх гэл би ингэж айлж хандаг байсан аахгүй. Одоо би бараг ингээ хүний нүдрөө бараг ингээ ихцэлж харж ингээд бараг дайлтчиад ингээд байгаа аахгүй. За нэг тийм асуудал байна. За тэгсэн чинь энэ бүхний үндэс ингээд юунаас болсон бэ гэсэн чинь хонгорцол миний биеэс болсон байна. Тэгээд дээрэс нь мэдгүй яг л айгүй олон асуудал болсон байна. Гэхдээ энэ бүхтний ард яг юу буруу байгааг би одоо өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Тэгсэр нэ хичээж хийж бодохгүй бодчихлаа л да. Гэхдээ үйлдэл хийхгүй байхгүй тэрэндээ зориулсан. Тэгээ энэндээ сая сүлд өөрийгөө их буруутгалаа. За одоо тэгтээ буруутгалаа гээл тэрнээс болоод бүр толондор байгаад ээж би уусч чадах. Би угаас ер нь нэг юм удаан ингээ гунигэлж чаддаггүй. Ингээд нэг юм нэг асуудлаас болоод бүр амар даун болоод тэр чигтээ ингээд одоо тэг ингээл амар хүү амтнаас холбоогоо таслаад ч юм уу эсвэл ингээд бүр нэг юм туйлын эмо хүмүүс идэв штэ. Би ингээл миний өмнөх бичлүүдийн үзүүлэгчнээ би ингээл тэгмээргүйсэн ингээл жоохон хаалттай болоод гижаач гэсэн би бол найзууд дундаач тэр ажлынхан дундаач тэр ер нь хамгийн нээлттэй хамгийн ийм хүн нахгүй ер нь бол тэгээд тэрнтэй маань хамт хажуугаар ингээд миний нэг үзэл бодлын зөрчилтөө маань байнгын өөртөө зөрчилж идэг. Чи одоо намтай дарах маань өөдөх нь юу би яхаар дарах нь намтай ах хэвээр би одоо ямар тий хөшүүн өрсөн хүн байгаа ш би одоо ингээ залуусаа сайхан юм залуу байгаад нөгөө талаас ингээ чи гарч орууж ид яадгийн тэгээ танихгүй хүмүүстэйгээ танилцаад ингээ гоё френдли байгаад
ингээд нэг ийм байл та сагсалцалтаа тэг гэл ингээл нөгөө талаас битгий тийм хэрэггүй хүмүүстэй уулзаж өөрийнхөө энергийг заавал хүн ууж идчихэж олонтойгоо нийлжээж ингэж гоё байдаггүй юм. Чи зүгээр л ганцаараа байсан ч аз жаргалтай гээл заяо. Тэнгүүт ингээл нэг бол би энэ ажлаа ингээд амар талархаж хийх ёстой. Эсвэл чи зүгээр л болоочтой чи өөр юм хий. Зөндөө олон юмыг зэрэг амжуул чамд одоо тэг зэрэг хаастлах боломж байна. Өөрийгөө ингээл баг өнөөдөр л ингээл болчих наад ажиллаа ч юм уу. Энэ талаас ингээд юу ярьж байгаа чи наад ажил чи өөрийгөө болцсон гэж бодоод байна үгүй чи өөрийгөө улам хичээ энтер гэж мэгэл ингээд нэг юм миний дотор яг хэдэн хонгороо байгааг би өөрөө мэдэхгүй заяо. Тэгэл ерөөсөө гэл би нэг ингээд нэг юм өөрийгөө нэг юм алаадж байгаа юм шиг авраадж байгаа юм шиг бодол бүр ингээд битүү заяо. Тэгээ би зүгээр одоо хүн угаасаа туйлын зүв байгаад, туйлын аз жаргалтай байгаад, туйлын гоё юм гэж хаанж байхгүй гэдгийг л ерөөсөө энэ бүхний эцэст хүлээн зөвшөөрч ин л доо. Гэхдээ би одоо байгаасаа арай илүү аз жаргалтай байж чадна гэдэг бодол надад байхгүй би угсаж чаднаа. Ер нь бол би юу ч чадна гэж өөртөө итгэдэг. Тэгээ сүүлийн үед би зүгээр амар их одоо манифест хийгээд би амар их мөрөөддөг хүн болчиход байхгүй. Тэг хамгийн наад захын жишээ нь айгүй гоё зэгзээсэн эмхтэй болоод нэх гоё хувцлал ингээд нэг юм ингээ алхах явах юмсан гэж бодох юм. За тэгээд тэрний дараагийнх нь англи хэлээ сураад IELTS өгөөд гоё Европоор бүхнийг мартаад сар 2 сар аялах юмсан гэж бодогдох юм. За тэгэл үзнэ амар гоё нөхөртэй болол учиргүй сайхан гэрээ эзэгтэй болоод гоё хоол хийгээд нөхрийнхөө хоолыг хийж өгч явуулна гэж бодох юм. За тэгэл үзнэ нөгөө талаараа тий боловсрлоороо бүр ингээд дахиад магистр доктор сураад ийм эрдэм шинжилгээний ажил хийгээд өөрийнхөө ийм номыг гаргаад тэг тэгин гэл амар их бодож гин. Бүр ингээд тэгтээ би хизээш бүх зүйл бүтэхгүй би ингээд чадахгүй гэж би бол боддгоо заяо. Тэр бол миний хамгийн давуу тал. Эсвэргээрээ би харин бүр ингээд тий амар дэше гарч чадах юм шиг бүх юм хийж чадах юм шиг тийм одоо ийм сэтгэлийн хат хүч ийм алсын хараа надад байдаг аахгүй. Гэтэ хамгийн гол би тэрэндээ ямар ч үйлдэл хийхгүй байгаа. За тэгээ би энэ үйлдэлүүдээ яагаад хийхгүй юм бэ гэдээ өөрийгөө харсан чинь би бүр ингээд амар энэ маань юм хоёр гаргалгаатай юм л да. Нэг талаараа би өөрийнхөө амар тайван тав тухыг эрхэмлээд ах шиг байна. Нөгөө талаараа зүгээр айгаад ах шиг байна тий. Гэтэ би айж байгаа гэдгээ миний хүн одоо дотор хүн өдийг хүртэл ингээ хүлэн зөвшөөрөхгүй байгаа. Би ингээ тэрийг яг өмнө үгүй гэдэг мэдэхгүй юм л да. Гэхдээ зүгээр айгаад байгаа учраас юу ч ихлүүлэхгүй юм биш үү гэж би өөрөөсөө бодоод байгаа хгүй. Чи тий ингээд ер нь яг би одоо эцэст бол яг одоо байгаа бүх юмныхаа үр дүнг хохинол гэж хэлмээр байгаа хгүй өөртөө. Хохиноо чи угаасаа өөртөө жоохон хатуу хандах хэрэгтэй юм байна. Бүр амар хатуу бас байх нь цаашаа. Гэхдээ яг одоогийнх шиг те өөрийнхөө одоо амар тайван байдал бүх юмыг ингээл илүүд тавиал чи өста те заавал ингэж хүмүүстэй ингээ хэрэггүй чи өөрөө юм бай. Тэр чи бас эсрэгээр нэг талаар айгу муу юм байна. Миний өөрөө хувь хүн бол ер нь л жоохон алаад үгүй цаашаа ингээд явчих гэдэг бодолтой хүн байхад миний ингээд тэр байдалтай чи юмнаас дуут ингээд бити тэг гэдэг байдал маань одоо намайг айгүй хаацсан юм шиг. Би жоохон өөртөө итгэлтэй баймаар байна. Ер нь бол би өөрөө бүх юмыг чаддаг, би чадна гэж боддог хэрнээ. Тэрийгээ би үйлдэл болохгүй. Ерөөсөө л миний ингээл яг бодол дотоод хүний мөн чанар өдийг хүртэл одоо суусан миний ингээд өөрийн төлөвшил бүх юм ингээд би өөрийгөө бол нэг тийм буруу гэж боддоггүй зөвдөө гэж боддог. Гэхдээ тэрийгээ би одоо эргээд харсан чинь би зүгээр л одоо нөгөө бардам хам шалтан гоё шиг болчих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бүрэл тийм юм руу орохоос өмнө ер нь жоохон ихтэй бай юмыг хийдэг болъё гэж эргэж бодлоо. Тэгээд би бол ингээд YouTube хийхдээ өөрөө дуртай. Гэхдээ бүр ингээд зорж би бүр ингээд үнэхээр амлаа нэг ч удаа би план гаргаж төлөвлөгөө гаргаж зорж нэг ч удаа хийж үзэж байгаагүй. Зүгээр л нэг юм шинэ юм хийхээр болвол тэрэндээ ингээд камера аваад явдаг ч юм уу. Тэгээд эргээгээд миний бичлэгнүүдийг ингээ хэрвээ байнга үздэг хүн байх юм бол би бол маш залхуу, эдит хийдэггүй, таслаа дүүрсээ зүгээр л оруулдаг. Тэг ингээ жоохон юм үнэхээр ингээ юмыг хий гоё болгоё гэдэг хүн чинь бүтээл чанддаг штеп. Яг үүндээ миний бичлэгүүд бол айгүй сэтгэлгүй байдаг. Би тэрэндээ бас жоохон харамсдаг байхгүй юу. Тэгээд одоо би ингээ гэж бодож байгаа байхгүй юу. Би жоохон юм сэтгэлтэй бичлэг хийдэг болёо гэж бодлоо. Тэгээд тэрэн дээрээ болохоор зүгээр
daily vlog орж болно. Тэгээд дээрэс нь би гоё юм өөрийнхөө үгийн баялагийг ч гэсэн нэмэгдүүлээд тэгээ одоо нэг дээрэс нь би өөрөө бас одоо солонгос хэл дээр ч юм уу чадвал ингээд англи хэл дээр ч гэсэн мэдээлэл хайдаг болоод тэрэн дээр ингээд жоохон юм сурч авъя гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд би ер нь бол юм сонирхолтой мэдээлэл орчуулж гоё бичлэгээр хүргэдэг байвал надад бас зүгээр ээ. За тэгээд тэрэн дээр нэмээд өөр юу байвал зүгээр бэ? Хүмүүс яг YouTube-ээр яг юуны бичлэг үзэх дуртай байдгийг. Би тэг ер нь бол одоо ихэнх одоо Монголд бичлэг хийдэг юм хүмүүсийг ер нь бол баг үздэггүй л дээ. Би ер нь YouTube үздэггүй. Одоо ингээд миний YouTube руу орох юм бол би сүүл нөгөө Ануг, Ruby тэр хоёрыг хэрэгээс болоод ингээд амар их Ануг үзсэн байхгүй юу. Тэгээд над дээр бол ер нь одоо ингээд нэг юм тэгэл Ану одоо нэг би ингээд та нарт харуулъя за ингээд нэг юм аимшигын юм тэгээ бичлэг хийдэг хүмүүсээс нэг Ану тэгээд нөгөө би нөгөө The Mongolian TV-ийн саруулыг үзэх дуртай гэлжсэн шүү дээ. Саруулынх бол бүр нөгөө надаа мэдээлэл ирж мэрдэг. Тэгээд ийм дандаа гимт хэрэгүүд гарч ирдэг. Тэгээд ийм энэ кино задлан тэгээ Red Burger бас хаяа үздэг. Гэтэ ер нь бол би ингээд үзэж чаддаггүй маа. Дандаа зөвөр ингээд тавиад өргөчдөг. Яг ингээд сууж үздэг бол зөвхөн тэр саруулын бичлэгийг би тэгэж үздэг байхгүй юу. Тэгээд ер нь надаа ингээд дандаа л ерөөсөө юм гимт хэрэг болсон явдал тиймэрхүү юмнууд гарч ирдэг. Би бол ингээд яг надад яг үннийг хэлэхэд ингээд уцаа үзээд суухад би ингээд баг тийм бичлэг үзэхээр өөрөө мэдэхгүй нэг мэдээлэл Instagram, Facebook орсон байдаг байхгүй юу. Trade Center орсон явчихдаг. Тэгэхээр би ерөөсөө бол ингээд нэг юм би одоо кино хүртэл ингээд зүгээр ингээд амар 50 гоё үздэггүй ингээд 1.5 2 дээр нь тавьж аваад ингээд гүйлгээд ингэж үздэг ч юм уу. Тэгэхээр яг нэг утас руугаа бүр ингэж сууж чадахгүй байгаа. Тэгээд дээрэс нь би та нарт юу н хэлжсэн үү? Өмнө нэг хэлжсэн санагдаж саний бичлэг дээр би ингээд ганцхан юм хийх дурггүй. Зэрэг юм хийх дуртай. Юм сонсонгоо гэрээ цэвэрлэх ч юм уу, юм сонсонгоо очиж бүх юмаа хийх. Би одоо юу сонсохгүй гэрээч хийж юу н барах чаддаггүй. Ажлаа хийж явахдаа хүртэл ингээд яг ингээд төвлөрөө цуух юмаа хийхдээ хүртэл хажууд нэг юм ингээд дуграад ингээд юм байж ивэл би тэрийг сонсонгоо миний тарих ажиллаад энэ талаар ингээд юмаа хийж явах дуртай. Амар сонио. Тэгээ тийм болохоор хүмүүсийн ер нь бичлэгнүүдийн зүгээр гарчиг марчиг үзэхэд нэг ямар гэдгийг бидэндээ яг Instagram дээр reel мэлүүд аявих үздэг бас. Тэгээ ингээд уг нь бол гоё edit хийгээд гоё жоохон creative баймаар байгаа аахгүй юу. Тэгсэн чинь би залхуугийн туйл болоо тэгээ өөрийгөө утлаа хөкшүүлээд хамаг юм хойшин тавиад ингээд заваараад байна. За тэгэхээр цаашдаа ер нь гоё тууштай бичлэг хий гэж бодлоо. За ганц бичлэг хийхгүй би ер нь ингээд цаашлуулад яг энэ солонгос хэлээрээ жоохон контент хий гэж бодоод байхгүй юу. Тэг би шинэ одоо ийм Instagram хаяг нээсэн. Тэг одоо энүүгээрээ би ингээд зүгээр ганц нэг постууд оруулж агаад явандаа нөгөө юм цуврал хичээл заа гэж бодож байгаа reel. Тэгээд Facebook дээр би бас юм өнгөө солонгос хэлний групп нэй гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд эхний ээлжинд надад жоохон хүнээ татах хэрэгтэй байна. Тэгэхээр ганц нэг хүмүүст ингээд жоохон хичээл зааж танигдж агаад цаашлуулад би одоо өөртөө ашигтай мэдээж би ч одоо санхүүгээ сайжруулахын тулд л ер нь бол одоо тийм солонгос хэллээрээ бүр ингээ хичээл бэлтгэе гэж бодож байгаа байхгүй юу. За YouTube маань миний одоо ингээд тэ дуртай өөрөө хийх дуртай юм байдгийн байж болно. Тэрний хажуугаар би бас ингээд мөнгө олох аргаа бас нэмэгдүүлмээр байна. Тийм учраас эхний ээлжинд бол шууд ингээд төлбөртөө ингээд хичээл нэх юм бол угаасаа тэр бол хийн үзвдээ ер нь гэж бас. Тийм болохоор одоо ер нь жоохон актив бай гэж бодлоо. Тэгээд үнгүү сайхан сошиал байхад би яа тэрүүгээрээ тэг ингээд актив байгаад өөрөө орлого олж болохгүй гэж бас бодлоо. Тэгээд оройд гарч байгаа илүү цаг хагасаа бүцэнд байгаа тэр цагуудаа би одоо жоохон өөртөө ашигтайгаар ашиглая гэж бодлоо. Тэгжээж би ингээд ер нь жоохон тэг ингээд араас ажлууд овоорж иж би илүү сэрэх гээд байгаа юм шиг надад өөрөө санагдаж байна. За тэгээд жоохон бичлэг нэмчих гэсэн чи ямар их юм ярьчваа. Тэгээд дараагийн бичлэгээрээ би арай жоохон актив байх гэж хичээнэ. Тэгээд байнга хөөрхөн сэтгэл үлдээдэг хүмүүстээ баярлалаа. Би бүр одоо баг хаягаар нь танд шүү дээ. Баг тэр ихч маань бичиж байна. Тэгж мэгж баг хардаг шүү. Тэг ямар ч байсан баярлалаа.
Тэгээд цаашдаа та хийдийнхаа урмыг хугалахгүйгээр илүү аятайхан юмнууд оруулах гэж хичээнэ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.